За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Аясгал үйлдвэрлэл хөрөнгийн менежмент төсөл хөгжүүлэлтийн компани санаачилсан соёлтой өнгөлөг хот подкастын маань ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. Бидний подкастын гол зорилго гэх юм бол ирээдүйд Улаанбаатар хот маань хөгжинд хилж байгаа. За үүнээс гадна шин дагуул хотууд бий болж байгаа. Үүнтэй холбоотой хөрөнгийн менежмент буюу энэ байгууламжийн менежмент, барилгын компаниудын энэ гүйцэтгэлийн чанар зэрэг зүйлсүүд одоо ирээдүйн хотын хөгжилд маань бэлэн байгаа юу гэсэн одоо өнцгийг хөндөхийг хүсэж байгаа. За энэ ажлынхаа хүрээнд бид нэр туршлага дээрээ суйрлан одоо олон сайхан зочид одоо мэрэгжлийн хүмүүсүүдийг урин оролцуулж байгаагаараа арай онцлог байгаад байгаа. Өнөөдрийн зочин маань Rectus компани захирал за Ойдвыг би хүрэлцэн ирэхийг урьсан байгаа. За Ойдвтойгоо бол танилцаад ингээ баг 3 жил болсон байна. За бид нар бол яг барилгын нэг хид хідэн төслийн одоо хүртээмжтэй байдлыг одоо зөвлөгөө авах зорилгоор за тэгээд бид нэр зураг үзүүлээд за тэгээд архитекторуудтай сургалт аваад тэгээд ингээд 3 жилийн өмнөөс бид нэр ингээд харилцаа холбоотой гээд бас энэ салбарын хөгжлийн төлөө дуу хоолой болоод явж байгаа. За энэнийхээ хүрээнд бас ингээд урагдж оролцож байгаа найздаа бас баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээ өнөөдрийн ярилцлага маань мэдээж одоо хүртээмжтэй байдлын тухай ярилцах болно. За тэрнийхээ өмнө бол би нэг зүйлийг асуумаар санагдсан. MNS 6055, 6056 гэдэг стандартуудыг одоо боловсруулахад бол гар бие нөлөө үзүүлж оролцсон байгаа даа шүү дээ. Тэгэхээр энэ стандартыг одоо аль улсын жишгээс гэх юм уу? Яг үүндээ манай улсад ийм стандарт анх бас байгаагүй мүү? Энэ стандартыг боловсруулахад одоо ямар одоо хүчин одоо зүйлсүүд биднэрт нөлөөлж исэн бэ? Аль улсын одоо жишгийг бас барьсан бэ? Одоо манай Ойдвч нь өөрөө гадны бас айгүй олон улсуудад те сургууль төгсөж исэн, те суралцж исэн гэд ингээд давуу талууд байсан шүү дээ. Тийм тэгэхээр тэр талаасаа би эхэлж ярилцахыг хүсэж байна. За баярлалаа. Ирээдүйн Улаанбаатарчуудад зориулсан подкаст хийж байна гэдэг урилгыг хүлээж авах нэр төрийн хэрэг байлаа. Ялангуяа миний ярьж байгаа сэдв бол ирээдүйдээ маш их уялдаатай үндсэндээ энэ сэдвийг ярьдаг учраас тэгээд ирээдүйг Улаанбаатарыг барих, Улаанбаатарт амьдрах хүмүүсүүд энэ подкастыг сонсно гэдэгч итгэж байна. Стандартын хувьд бол ийм учиртай юм байгаа. Монгол улсад анхны стандартыг бол ерөнхийдөө сая 2009 онд боловсруулсан тэр MNS 6056 552 юм байгаа. Тэгэхээр энэ хоёр стандарт нь бол олон улсын байгууллагын хүрээнд миний ажиллаж байсан төслийн хүрээнд байгуулсан стандарт. Санаачилсан хүмүүсийн нэг нь бол яхаарахгүй мэдээж би өөрөө. Шалтгаан нь юу гэхээр үүнээс өмнөх нэг түүх рүү хальт ороо тий. 19 настай байхад миний ажиллаж байсан байгуулсан төрийн бус байгууллагын тэргүүн нь барилгын яамны дэд сайд Бадам гараг гэж хүн байсан. Тэр хүн бидэд хамтдаа тэрэгцэр оруулж ирдэг байсан. Оруулж ирж монголчуудад үнгүү тарааж өгдөг байхад бид нэг зүйл ажигласан. Ерөөсөө энэ тэрэгцэр өгöd байгаа боловч тэрэгцрийг чи явах зам нь байдгүй юм биш тэгээд. Тэгээ энэний анхны нормативыг аль 2000 оны ихээр боловсруулж ирсэн. Тэр багт нь бид ажиллаж байгаад сүүлд нь тэр 2009 он үндсэндээ 10 жилийн дараа тэр стандартыг анхныхыг боловсруулж гисэн. Аль улсын жишг гэсэн аль нэг улсын жишг бол илүү гэсэн зүйл бол байхгүй. Тухайн үед бол бид 7-10 улсын ижил төстэй стандартуудыг харьцуулж судлаад энэ дээр шүтээсийн архитектурын баг ажиллаад тэгээд энэ стандартыг анх боловсруулсан. Тэгээд биднээс өмнө яагаад энийг боловсруулдаггүй байсан бэ гэхээр үндсэндээ нэгдүгээр энэ асуудлыг анхаардаггүй байсан. Хоёрдугаарт яг тэгэж шүтээсийн багш нарыг нэг цэг дээр бөөгнүүлээд нэг цэг дээр анхаарлыг хандуулад ингэж удирдаад аваад явах төсөл байгаагүй. Тэгэхээр үндсэндээ бид бол цэвэр менежментийн ажлыг хийсэн. Гүйцэтгэлийн бол Монголын инженеруудын баг боловсруулсан. Тэгээд манай байгууллага болон манай төсөл бол тэр стандартыг Монгол улсад батлагдах хүртэл нөгөө лоббидох нөлөөллийн үйл ажиллагааг хийсэн гэсэн үг. Гүйцэтгэл нь бол цэвэр Монголын инженеруудын гүйцэтгэл. Хоёр стандартын нэг нь бол явган үний замтай холбоотой байгаа. Нөгөөх нь болохоор иргэний барилга доторх хүртээмжтэй орон зайтай холбоотой байгаа. Яг хуу зүгээр харьцуулаад нэг жишээ хэлэхэд Монгол улсад бол стандартын чиглэлээр одоо хоёр тийм стандарт байгаа шүү дээ. Францад жишээ нь гэдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийн асуудлаар бол 30 гаруй стандарт байдаг. Тэгэхээр Францын нөгөө англи нь болохоор жишээ нь эмнэлэг доторх, сургууль доторх, иргэний барилга доторх
хамаарч манай дээр болохоор иргэний барилга гэдэг нэг ерөнхий нэг стандарт боловсруулснаар л онцлогдсон. Концептийнхаа хүрээнд те хүртээмжтэй барилга те бид нар одоо бүгдээрээ 80 нас хүрнэ гэл ингээл те гой ингээд бид нар ярьдаг болцсон боловч сайн ингээд сүүлийн үеийн шинэ барилгууд ч гэсэн яг л өмнөхөөрөө яваад байна л да. Тэгэхээр энэ хэрэгжилтийг ер нь яаж хангах хэрэгтэй юм бэ? Хэрэгжилтийг хангахад одоо тэгээд хүнийг ер нь хөдлөгдөг хоёр зүйл байна. Эсвэл шунал эсвэл айдас шүү дээ, тийм үү? Айдас нь одоо нэг талаасаа хууль эрх зүйн орчин. Энийг хийхгүй бол одоо татвар ч юм уу эсвэл өөр ямар нэгэн төрийн механизмуудыг ашиглах. Үгүй бол хийчих юм бол харин эсрэгээр бас татвараас хөнгөлнө гэдэг ч юм уу урамшууллын системүүд гэж. Тэгээ энэ бол нөгөө нэг айдасын асуудал. Шунлын асуудал байна. Шунал гэдэг маань эргээд бизнесийн концепц руу орвч. Тэгэхээр хөрөнгийн хөрөнгө ашиглалтын компаниуд тэр тусмаа девелоперууд одоо ялангуяа төсөл боловсруулагч нар энийг өөрснөө ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүртээмжтэй хийчлээ гэхээр энэ байшин улам илүү гоё, тухтай, орчин үеэр секси дээр нэмээд үл хөдлөх хөрөнгийн хувьд бол илүү үнцэнтэй байна дээ гэдгийг ойлгуулах. Тэгэхээр миний амьдралынхаа тодорхой хэсгийг эхлээд айдас дээр ажилласан. Одоо сүүлийн хэсэг дээр нь шунал дээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл би бизнесийн компаниудад ойлгуулах гэж үзэж байна. Энийг хийчихэд бол та нарт буруудах юм бол байхгүй. Харин хожих чинь илүү их байгаа. Ойлгох зэрнэ мэдрэх гэж нэг асуудал байна, тийм үү? Ойлгох зэрнэ тийм үнэхээр хэрэгтэй шүү дээ. Оо тийм төстэй цайхан гэчээд өөрөө хийгээгүй явцдаг хүмүүсүүд бас байна. Яг өөрөө хөлөө муу ямар нэгэн зүйлээ гимтэйчэл пист энийг хийчдэг байждаг гэж харамсаад явж байгаа хүн байна. Хамгийн гол нь эцсийн үр дүнд нөгөө алсын алстаа бол Монгол улсад хэрэгцээтэй гэдгийг л ойлгох нь л одоо хамгийн чухал байна. Та бид хоёрын одоо яриад байж байгаа энд тэгээ миний энд өнөөдөр өнгөрүүлэх нэг цагийн амьдралын алтан нэг цаг штэ тийм үү. Гол зорилго юу вэ гэхээр энийг сонсож байгаа сонсогчд үзэгчдийн за нэг 50 гэж одоо томроод явах нэг 10.1% нь ядаж ойлгоод авбал тэгэл бит хоёрын нэг цаг энэ чаа ярьсны үр дүн гарч байна л гэсэн. Харуулттай хүн жишээ нь гэд хүн харавчлаа гэд тэр хүний хэн нэгэн асардаг. Хэрвээ байшин барилга нь ямар нэгэн хүртээмжийн асуудалгүй саад бэрхшээлгүй байх юм бол тэр хүн өөрөө гэрээсээ гарна, өөрөө дэлгүүрөө орно, өөрөө юм хийчихнэ. Гэтэл байшин барилганд саадтай тодгор ихтэй учраас тэр хүнийг заавал хэн нэгэн авч явна. 3.5 сая хүн амтай макро төвшөнд Монгол улсын хэд хүн ам нь ийм цөөхөн газар. Тэгээд харвалт ихтэй. Зүрхний шигдээс ихтэй ийм газар хэн нэгэн заавал асрах хэрэгтэй болоод байдаг. Ийм улс оронд хүртээмж гэдэг бол үндсэндээ өөрөө хүний капиталын асуудал болж байгаа болохоос биш. Зөвхөн маягийн асуудал биш, шунлын асуудал биш, айдсын асуудал биш. Одоо нөгөө шунал айдсынхаа цаана хэдүүлээ улс үндэсний эрх ашигын асуудал болж байна гэдгийг би бүр тодорхойлж хэлээд байна шүү дээ, тийм ээ. Энэ подкастыг бас хиймээр одоо болсон те ингээ хийхийг хүссэн санаа бол бас тийм л дээ. Энэ үл хөдлөх хөрөнгийг худалдаж авч байгаа хүн болгон мэдлэгтэй болох хэрэгтэй тий. Одоо ингээд за мэдээж нөгөө барилгын компаниуд нэг гоё концепт гаргаал тий. За ингээл хугацаанд ашиглалтанд орно бид нар хүртээмжийг ингэж хангаж ийнж гэдэг юм уу. Одоо ингээд ийм гоё олон улсын жишгийг нийцүүлээд ийм концептуудыг бол гаргаж чаддаг болчиход байгаа. Цаасан дээр бол тий. Яг энэ бодит амьдрал дээрээ тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдаж авч байгаа хүн маань за яг танах хэлсэн амдаа хүрсэн үү гэдэг зүйл дээр анхаарлаа хандуулад тий. За магадгүй одоо ингээд танах хүртээмжтэй гэсэн штэ. Тэгсэн чинь одоо энэ налуу зам чинь стандартын алдаатай биш үү? Энд ч одоо ингэж явж болохгүй штэ ч гэдэг юм уу тий. Одоо тэр нэг лифтний одоо төвшин хүртэл зөрчгөөр л айгу төвхтэй байдал үүсдэг юм билээ штэ. Тэгэхээр тэр болгон дээр нөгөө энэ оршин суугч нарыг мэдлэгтэй болгох гэдэг бас зорилго яваад байгаа байхгүй. Тэгээд яг худалдаж авдаг болчвол магадгүй нөгөө борлуулалтанд нь нөлөөлнө шүү дээ тий. Тэгэхээр нөгөө хүртээмжтэй биш байх юм бол магадгүй худалдаж авахаа болчих ч гэдэг юм уу тий. Гэдэг тадлыг л хүндхийг хүсэж байгаа юм л да. Зөв. Яхарахгүй зөв. Тэгээ энэ дээр бас их харамсаад байдаг зүйл нь ерөөсөө гой гялгар хотхнууд байна. Гой нэртэй тэр чин залуусын хороолол гэн хүүхдийн хороолол гэн юуны хороолол заавал тэгээд сегментл ангилах юм ямар ч ач холбогдол үндсэндээ байхгүй шүү дээ. Ягаад гэхээр тэр байшинд чинь чи залуу давсан бол өгөх нь бол тодорхой байлгүй. Залуу гэр бүлийн чинь хүүхэд гаргах нь бас нэг тодорхой асуудал тийм үү. Нэг тэгж сегментл хийх бол би жишээ нь танай
салбарыг нэг би гайхаад ойлгодгүй. Яагаад ийм явцуу хүрээнд хардсан бэ гэдэг. Хоёр дахь бас нэг гайхдаг юм аа. Ипотекийн зээлтэйгээ нийлээ 60 м квадратыг 120 саяар авсан бол үндсэндээ 15 жилийн хугацаанд төлөхөд чинь 360 саяар бараг нийт зардал нь гараа авчиж байгаа шүү дээ. Тэг энэ хугацаанд чинь тэр байшингийн явцад чинь их олон янзын юм болно. Дээр нэмээд ийм их хөрөнгөөр авсан байшин чинь өөрөө өндөр настай ээж чинь ирэхэд ч юм уу тийм боломжгүй байр авчаа. Тэгээ та нар 360 саяар авсан байр гэдэг үндсэндээ зүгээр нэг дөрвөлжин цементтэй хайрцаг өртөг харамсмаар байгаа үст. Миний хамгийн их харамсдаг зүйл тэр. Ингэж их мөнгө төлж, ингэж их цаг хугацаа урж, ингэж их авчаад 3 үеэрээ амьдарч болохгүй байшин амьдарч байна гэдэг. Үнэхээр харамсалтай. Европод бол энэ залуухан байшин 150 жилийн настай гэдэг хуучны чулуу юм уу тоосхон байшин гэрдэг шүү дээ. Би 3 дахь үе байна гэдгээрээ бахархдаг. Тий. Манай найз нэг алдартай байгаа шүү дээ. 3 хүүхэдтэй юм байна л та. Тэгээд нэг нь уг нь туслан барьчаад ээжигээ аваачихсан чи ээж нь эхлээ цааргалаад байсан юм байна. Тэгээд цааргалаад байгаагийн шалтгааныг нь ойлгохгүй гайхаад ээж явъя л да. Та хоёр нь яагаад манад очих дурган гэсгүй. Миний хөө танад авчаач их өндөр үт юм аа. Тэгээд нөгөө хүчингээс ойлгосон байгаа. Манай туслан дээр очичоод үгүй ерөөсөө ингэж барьчихгүй би юугүй хийж исэн юм бэ? Ээж давжан дээр нь гарч чадахгүй шүү дээ. Тийм ойд усаа нөгөө бидэд нэг офисын төсөл дээр зөвлөгөө аваад байж хахад би ч ингээд нөгөө зөвлөгөө авч явах үедээ би бас суралцаж яваа байхгүй юу. Тийм тэгээд нөгөө архитекторуудтай бас сургалт ороод яг манай багийн архитекторуудад ихэнх нь залуу хүмүүс байсан. Тийм тэгээд стандартыг байгаа гэдгийг мэддэг боловч яг одоо бодит амьдрал дээр яаж тулдаг вэ гэдэг зүйлийг ерөөсөй ойлгоогүй байсан. Биднэрт бүр маш том тийм инспирэшн болоод айгуу тийм том сургалт болж байсан л та. Офисын барилга дээр илүү бид нэр төлхөө ажилдаг. Тэгээд энэ ажлынхаа хүрээнд бид нар маш их судалгаа хийдэг байхгүй. Тийм яг ингээд бид нар чинь ингээд Улаанбаатар хотын А бүсэд бол хэдхэн л гой байшингууд байгаа шүү дээ. Тэгээ бид нар ингээд би нэг явж байгаад нэг саяхан сүүл ашиглалтанд орсон нэлээд гой байшин барилгын компани бас урдаа барьдаг л том барилгын компани барьсан нэг барилгын одоо 0-ыг орж үзсэн байхгүй юу. Тийм тэгээд гисэн чинь тэр ингээд лоббитой байгаа юм. Лоббитой байгаа. Тэгээд лобби гэдэг чинь одоо ингээд маш их мөнгө зардаг л одоо тэр хэсэг шүү дээ тий. Тэр 0 руу н орол баг ингээд ээлтэй гэж бодож байгаа байхгүй. Тэгээ тэрэн жишээ нь яатсан байсан бэ гэхээр эрэгтэй эмэгтэй гэж тусгаарлалт байгаагүй. Тэгээд яг суултуурны яг өөдөөс нь харуулаа шилдвэр тавьсан. Тэгээ одоо ингээд тий тэгэнгүүтээ ингээд юм хаалт малт ингээд бас байхгүй. Тэгээд юу нөгөө одоо хүртээмжийн асуудал бүр вообще би баг тэнд ороод ингээд юм эвгүй байдалд орж байгаа байхгүй. Тэгээд ингээд хаалгаа цоожлол тий хүний анхан шатны хэрэгцээ шүү дээ ер нь бол тий. Тэгээ манай ээж тэгж хэлдэг байсан л да. Миний хүү чи ингээ олон хүүхэдтэй байж болно. Хідэн ч хүүхэдтэй хүн байж болно. Гэр чинь хамгийн чухал зүйл бол ариун цэврийн өрөө. Тэ? Тэгэхээр нөгөө ариун цэврийн өрөө гэдэг зүйл өөрөө аягүй тийм тухтай байдлыг мэдрүүлдэг байгаасай. Гэт би энийг бүр ингээ зориуд ингээ хэлмээр санагдаж байгаа байхгүй тий. Ариун цэврийн өрөө чинь тухтай давсгын чинэрсэн үед тухтай биш надад чи амин чухал асуудал бол асуудал тийм үү. Тэгэхээр чи нэг тухвал 2 дахь руугаа л бараг орчих байх. Я бизнесмаар санагдаад байдаг үед бизнес чадахгүй байх. Одоо жишээ нь тэрэгэн цэртэй хүмүүсүүдийг таад тэдүүлээ төсөөлөд үзье л та тийм үү. Бизнесмаар байдаг. Тэг та хаалгаараа тэрэг нь багтахгүй шүү дээ. Тэр тэрэгэн цэртэй хүн хаалгаар орж чадахгүй нэг чинь тэр 0 таны хувьд 20 км-ийн зайтай байгаа хас өөр ялгаа байхгүй. Тийм л амин чухал асуудал. 0-оо өөрөө зөв зохион байгуулж чадахгүй, орон зайг нь төлөвлөж чадахгүй бол байшин барилга бариач юугаа их хөвдөө. Тийм. Олон жилийн туршлагатай компаниудаас яг ийм деталь жижигхэн зүйл дээр ч гэсэн айгуу тийм сэтгэл гэхээсээ илүү стандарт л баймаар байгаа байхгүй тий. Тэгэхэд манай дээр бол стандартууд бол хангалттай байдаг. Бичиг цаасны боловсруулалт бол бүгдээрээ айгуу сайн гэж хардаг байхгүй. Одоо жишээ нь би одоо хөрөнгөний менежмент, байгууламжийн менежмент дээр ажиллаж байгаа хүн сөөхийн хууль гэж байгаа шүү дээ. Тийм дундын өмчлөлийн эд хөрөнгөний тухай хууль. Тэр бол бас л дажгүй л ерөөс юмыг ш орхигдуулаагүй л тийм хууль байгаад байгаа байхгүй. За яг одоо ингээд шинжлэгдэж байгаа нь бол илүү эргэн хүнийг үүргэжүүлэх тий төлбөрөө төлөхгүй байх нь өөрөө энэ буруу зүйлээ гэдгийг тэгсэн иргэний хуулийн 147 дугаар зүйлээр бол эргэн хүн дундын өмчлөлийн эд хөрөнгөний төлбөрийг заавал төлөх ёстой байгаа. Тэгтээ энэ хэрэгжилт нь ингээл алдагдсан байгаад байдаг тий. Ер нь нэгэд нэг францчууд хэлдгээр чөтгөр детальд нь нуугддаг аа гэдэг шиг тийм үү. Ер нь юмыг детальд нь сайн харж чадахгүй бол бүхэл бүтэн гоё концепц яриад тэр хэрэгжилтэнд бол эцсийн хэрэглэгчдэр бол маш муу шүү дээ.
сөргөөр тусна. Чи магадгүй бүр энд байгаа 100 эд мянган хөгжил бэрхшээлтэй хүмүүсүүд ч гэдэг ч юм уу өндөр наснуудыг бодохгүй ч. Чи өөрийгөө бодогдох байхгүй. Энийг одоо сонсож байгаа хүмүүс ч гэсэн бас өөрийгөө л бод. Өөрийгөө хэдэн нас хүрэх вэ? Хэдэн хизээ өөхөх вэ? Өөхөөс өмнө ямар зам туулах вэ? Тэр бүгдийг ингээд төсөөлөд бодоод үз. Тэр үед чинь чиний гэр орон чи өөрөө чамд тухтай байх уу? Чиний хувьд зүгээр тун таагүй орчин болцсон байх уу гэдэг. Тэрийг л бодоод үз. Тэгэл байшингаа яаж барих уу гэдгээ өөрөө шийдэг. Тэгээ хэлэхээр чи намайг занал хийлээд байна уу? Занал хийлээгүй зүгээр сануулад байгаа. Чи өөрийнхөө барьсан байшинд өөрөө бүдэрч унаад өөрөө 0 руугаа орж чадахгүй бол одоо нөгөө хүртэх ёстой юм бол хүртээчтэй л гэж хэлдэг шүү дээ. Би дээр л мэдэрдэг юм байлээ л дээ. Би чи 2 жилийн өмнө халтарч унаад савхан ясаа хуглаад. Тэгээ 2 сарын хугацаанд гэртээ хэвтрийн дэглэм барьсан. Гэхдээ тэр хугацаандас ажиллаа хийх бас хэрэгцээ байгаад идэг. Тэнгүүд би бол айгуу сайн мэдэрч байгаа байхгүй. За би гэр дотроо бол ингээд болоод байгаа байхгүй. Тэгээ тэнгүүд нөө нэг гэрээсээ гараад гараж руугаа манай лифт ордгоо. Тэнгүүд би заавал шатаар ингээд догонцоол хүний тусламжтай буугаад тэгээ гараж руугаа ороод машиндаа суугаад. За яг өөрөө бол машинаа барихгүй. Тэгээд ингээд нэг 7 хоногт ядаж нэг 2-3 уулзалт бол хийж явсан. Тэгэхэд надад хамгийн таалагдсан нэг л офис байсан. ICC Tower. Наацх ингээд энэ таягч өөрөө хүртэл ингээд альтраад идэм билээ. Тий. Тэгээ ингээд илэгдээд эн чинь нөгөө эрзэн ингээд болоод тий. Тий яг ингээд тэр болгоны чинь нөгөө ингээд өөр дээрээ тулахаараа ингээд бас амар бодож байгаа байхгүй. Тэгээ би тухайн үед ингээд бас өөртөө амлалт өгч лээсэн л та. За би энэ подкастынхаа тухай би ингээд баруун 2 жил бодсон. Тий. Тэгэхээр яг ингээд заавал энэ тухай би ингээд дурдмаар байна тий. Заавал ингээд хүмүүс өөрсдөө мэдрэх ямар хэрэгтэй тий. Ингээд ойлголтоо тий. Хүмүүс тэгээ мэдэрчээд хамгийн гол мэдэрснийг л бити мартаарай. Захих юм. Хамгийн гол нь хүмүүс чинь тэгж мэдэрчээд мартчихдаг тал байл тий. Хамгийн ойрын жишээ нөгөө ээжүүд хүүхэд гаргачаал хүүхдэд төрөх орон зай талбай байхгүйгээ яг нэг тэр үгэн тэгш акшнд нэг тэр хүн нэг диапазоны хугацаа шиг нэг 3-аас 4 сарын хугацаанд их бохомд цаад юм шиг байна. Тэгээ хүүхэд нь өөрөө гайгүй явдаг болоод ч юм уу эсвэл нэг тэр арайд нэг том болоод ирэхээр тэрийг мартчихдаг. Хамгийн энгийн жишээ шүү дээ тийм үү. Би дэлгүүр орохдоо ийм арт орох дуртай. Яагаад вэ? Яагаад гэвэл орж гарахад надад хэлбэр хүүхдүүдтэйгээ хамт алхахад аюулгүй. Өргөн том лифттэй, өргөн коридортой. Би ерөөсөө хаана би өөрийнхөө мөнгийг зарцуулдаг гэхээр намайг бодсон газар би мөнгөө зарцуулдаг. Намайг бодоогүй газар би мөнгө зарцуулах надад ямар ч үндэслэл байхгүй. Миний сарын хэрэглээ таны сарын хэрэглээнээс их ялгаагүй. Би 7 хоногт 2-3 удаа уулзалт хийхдээ хаана хийдэг гэж бодож байна. Шангрилад хийдэг. Яагаад Шангрилад? Шангрилад яагаад гэхээр орж гараад такси үйлчилгээ аваад тэгээд хоол бүх юм зогцоороо тэнцээд учраас тэнцэн уулзаад. Бусдаар бол баяндаа биш. Тэнцээ би тухтай өгөө тааламжтай аюулгүй гэсэн мэдрэмжийг авдаг учраас. За манай ойд болохоор пассив нийтэд хүртээ эмчтэй лаборатори хаус барьсан байгаа тий. Тэгээд яг тэрний тухай ингээд рилүүдийг за тэгээд подкаст контентуудыг би бүгдийг нь үзсэн. Тэгээд надад үнэхээр бас айгүй тийм бахархалтай санагдсан л та. Юу вэ гэхээр одоо үнэхээр магадгүй манай инженерүүд тий архитекторууд, оюутнууд эдгээр бүгдээрэнд нь яг ингээд бодтойгоороо ингээд ийм биелсэн байгаа зүйлийг харах боломж төдийлөм бас байхгүй. Анхаарал оюутнуудаас очиж үздэг гэдгсэн тий. Тэгэхээр тэр тухайгаас тэгэхээр өмнөх одоо хийж байсан бүх ажлууд ингээд одоо та бүхэн ингээд яриад байж штэ тий. Яриад байхаараа хүмүүс тийм сайхан байт тийм үнэхээр гоё штэ гэж яриад өнгөрт юм блэ. Тэгээ одоо би бодсон за 1000 хэлэхээс нэг үзүүлээ да гэж одоо ер нь өөрийнхөө цэцлэнгийн байшин барихтаа triple concept буюу 3 одоо гурвалсан шин чанартай байшин барья гэж бодсон. Нэгдүгээрт нь мэдээж эрчим хүчний хэмнэлттэй. Энэ бол одоо жинхэнэ high trend болж байгаа асуудал тийм үү? Ногоон барилга эрчим хүчний хэмнэлттэй. Би одоо 3 дахь одоо энэ жил 4 дахь өвлөө үзэх гэж байна. Жилийн дунджаар нэг сард би 60,000 төгрөгийн нийт цахилгааны зардалтай амьдарч байна. 56 м квадрат илүү. Тий. 56 м квадрат. 2 өрөөтэй. Тий. Том нойлтой. Одоо зургийн сүлд нь үзэх баг. Эрчим хүчний хэмнэлттэй гэдгийг бол үндсэндээ сүүлийн 4 дахь өвлөөр одоо бол баталж байна тийм үү. Ижил хэмжээтэй байшин дундч нь бол ямар ч байсан манахаас 3 дахин илүү өндөр үнэтэй юм билээ. Жилийн дундч нь шүү дээ тийм ээ.
Жилийн дундаж гэдэг маань нийт цахилгааныхаа зардлыг 12 сард хуваагаад тэрнийхээ жилийн дунджийг гаргаж ирж байгаа. Хоёрт нь болохоор эрчим нийтэд хүртээмжтэй гэж байгаа. Энэ байшинд уянгагийн гэр бүл чамдэрж болно, ойдын гэр бүл чамдэрж болно. Заавал уянгад зориулсан биш, заавал ойдовч зориулсан биш. Зөвхөн ойдовч зориулсан байх юм бол одоо би өөрийн юм таягтай юм болох нь надад зөвхөн зориулжээ гэж үзэж болно. Гэтэл уянгаа тэнцэн амьдралаа гэхэд ямар нэгэн өөрт нь таагүй мэдрэмж шүү. Төрхөөргүй тийм загвараар барьсан байш. Байшин дотор би гав ганцаархнаа 14 хоног амьдралаа гэхэд гэрийнхээ бүх үйл ажиллагаануудыг би өөрөө гүйцэтгэх боломжтой. Тэгэхээр зөвхөн орц гарцын асуудал яригдахгүй гад чиж. Цонхны бариулаас ахгуулаад галтгооны тавилга хүртэл орж байгаа. Унтраадлага орж байгаа, бүх агаржуулалтын систем энэ бүх юмнууд нь орж ирж байгаа. Тэгэхээр байшин гэдэг маань зөвхөн орц гарц өндөр хаалга эсвэл ханд туургын асуудал биш. Гэр дотроо өөрөө бас яаж амьдрах уу гэдэг асуудал орж ирж байна. Тухайн байшинд байгаа иргэн өөрөө бүх юм хийх чадвартай байх хэрэгтэй. Начиг өндрийн хүүхэд манай гэр дотор бүх үйлдэлээ өөрөө цонхоо өөрөө онгойлгочиж хаалгачиж чадна. Гарчиж чадна. Гэх мэт. Тэр зүйлийг тооцоод нийтэд хүртээмжтэй гэж хэлээд байгаа юм шүү. Гурав дахь концепц буюу лаборатори гэдэг байна. Таны түрүүний хэлдгээр. Лаборатори гэдэг нь living lab буюу амьдрж байгаа нөхцлөөрөө багтаал гэсэн одоо шинэ нэг сургалтын зарчим юм л да. Тэр болохоор чиний өөрөө амьдрах орчин чинь тэр чигээр лаборатори орчин болчихж байгаа. Тэгэхээр нөгөө ангаахын оюутнууд хүн яаж асрах хэвээр, ямар орчинд хүнийг асрах хэвээр гэдгийг үзнэ. Шүт хийсэн оюутнууд ямар байдлаар эрчим хүчний хэмнэлтийг хийсэн, ямар байдлаар архитектурыг хийсэн гэдэг харна. Ийм байдлаараа яг юм гурвалсан шин чанартай байшин. Одоогор харамсалтай цор ганцаараа олон болоосай л гэж хүсэж байна. Одоо тэр саяхан хоёлаа нөө Шангрилад арга хэмжээнд дээр таарсан шүү дээ. Тийм тэр болохоор яг нөө эрчим хүчний хэмнэлттэй амны орон сууцуудыг дэмжих тэгээ хөнгөлөлттэй зээл олгох тухай байсан. Тэгээ олон улсын бас жишгүүдийг ярилцаад байгаа шүү дээ тийм. Тэгэхээр амны орон сууцуудын одоо магадгүй би яг нөө илүү хэрэгжилт тал руу бодож ийн л та. Одоо ингээд ийм гоё номнууд, тохимолууд гаргаад ингээд хурал семинар айгуу гоё хийгээд тий. За мэдээж энэ бол ингээд дэмжигдээд ажил болох юм байна гэж би ойлгоод байгаа. Энэ яг бодит хэрэгжилт дээр одоо яг ийм хяналт шалгалт. Яг энэ хүмүүс яг энэ хэмнэлттэй байдлыг нь хангасныг нь одоо хүртээмжийн талаас нь яг хангасан байдлыг нь хянаад хүлээгээд авдаг. Тэр зүйл дээр л жоохон бэрхшээл үүсэх болов яах бол гэж бодоод ах юм. Яг зөв. Яг наадах дээр чинь л одоо ажиллаад л байна л да. Тос холбоо, доктортой санхүүжилтийн холбоо тийм үү? Green Building Council буюу ногоон барилгын хүрээлэн гэдэг энэ хоёр байгууллагатай одоо сүүлийн жил гаруй би ямар нэгэн байдлаар хамтран ажиллаад байж байна. Тос холбооноос гаргасан таксономи дээр хүртээмжийн асуудал орсон байгаа. Ногоон барилгын хүрээлэнгээс боловсруулан гарсан үндэсний анхны ногоон чиглэлийн стандарт буюу West гэр стандартад хүртээмжийн асуудал аль аль нь орчихсон байгаа. Одоо энэ одоо миний сүүлийн 2 жил ажилласны одоо бакал үрдүнэл гэж тооцъё л да тийм үү. Энэ хоёулаа хэрэгжээд ингээ явахад хоёулаа санхүүгийн системтэй уялдаж байгаа. Өөрөөр хэлбэл энэ нөхцлүүдийг скоринг систем буюу одоо онооны системтэй хэрэг энэ нөхцлүүдийг хангасан тохиолдолд санхүүгийн их усрын арай таатай нөхцлөөр танд өгнө гэсэн. Баг хүүтэй зээл өгнө. Урт удаан хугацаатай зээл өгнө гэсэн. Ийм л одоо гол үндсэн хөшөөрөг бол санхүү дээр л барьж байгаа. Түүний хажуугаар одоо ингээ та бид хоёр шиг одоо ингээ подкаст хийгээд одоо customer education буюу үйлчлүүлэгчдийн боловсролыг хөгжүүлэх энэ процесс өөрөө яваад байх юм бол жоохон үр дүнд хүрнэ. Яг гэхээр дандаа мэдээж чи хийсэнгүүгээ зодоод байж болохгүй шүү дээ. Тийм үү? Чи хийчихвэл бас сайн шүү гэсэн байдлаараа хийчиж болно шүү. Ийм байдлаар ингэж хийчдیں шүү гэсэн байдлаар ингээд та хоёроо одоо подкастын чинь тэр үүрэгтэй байгаа байхгүй юу? Тэгэхээр амны орон сууцны стандарт бол Монгол улсад бол байдаг юм билээ. Зүгээр дагддаг юм билээ. Хинч мөрдүүлдэг. Манай нэг Монголын хуулиудтай л адилхан байхгүй юу? Нэг гоё хууль тэнцээ байгаад байдаг хинч тоодгүй. Тэр форум дээрээс сонсож байхад 3800-аад өрхөд одоо Эрдэнэт дарханд ингээ шугам татаж өгсөн. Тэрнээс 150-60 л ашиглаж гин гэж тэгж байгаа байхгүй. Тэгээ тэнгууд яг миний энэ санаа зовж байгаа бас ингээд угаасаа л бид нар энийг мэддэг зүйл юу вэ гэхээр хэрэгжилт нь өөрөө яг хөрсөн дээрээ бууж өгдөг. Нөгөө магадгүй бид нар төрүүлээд алхацдаг заримдаа.
Тэгээд тэр нь ингээд хүндээч хүрсэн юм байхгүй маш их одоо төрийн мөнгөч гэдэг юм уу те татвар төлөгчдийн мөнгийг зарцуулсан байгаад байдаг. Тэгээд нөгөө оршин суугч нар нь магадгүй бэлэн биш байсан. Тэгээд тэрийг ойлгоогүй таниулаагүй ажил бас байдаг те. Одоо бас бид нар манай компани зүгээс энэ подкастыг хийх болсон бас том зорилго нь тэр л те. Бид нар ингээд хөрөнгийн менежмент мэргэжлийн байх ёстой. Мэргэжлийн хүмүүс чинь арай өөр ажилдаг тий баг ажиллаж байна. Тэгээд одоо энэгээрээ ядаж нэг энэ ажиллаараа мэргэжсэн хүмүүс чинь одоо дуу хоолой болгож ингээд тий би нэгэндээ мэдээлэл ингээд түгэх хэрэгтэй байна гэдэг талаас бэлдсэн байгаа байхгүй юу. Зөв. Би бол энийг маш их зөв гэж бодож байна. Танах бол техникийн ажлыг бол мэдээж хажуугаар нь зөндөө хийцэн байгаа шүү дээ 10 ажил. Одоо тэгээд үйлчлүүлэгчдийн яг хийж байгаа ажлаа бас мэдрүүлнэ гэдэг чинь өөрөө нэг чухал. Тэгингээ бас дараагийн үйлчлүүлэгчтэй ч гэсэн биелдэж. Энэ бол цэвэр зах зээлийн тэлэлтийн процесс явагдаж байна гэж бол би харж байна. Танай компанийн хувьд бол энэ подкастыг бол дэмжтэй хүмүүс гэдэгт нь одоо жишээ нь миний 80 настай эмээ орох хэрэгтэй байсан байна. Тэ бид нар тэрийг би бас мэдээгүй. Одоо эмээ маань бас 1-2 жилийн өмнө нуруугаа гэмтээгээд тэг хэвтэрт бас байсан. Тэр үед л одоо бас ийм зүйл байх хэрэгтэй, анхаарах хэрэгтэй байсан байна гэд бид нараас ойлгож байгаа байхгүй. Тийм тэгээд яг хөө ингээд ийм шаардлагатай одоо тэр хэвтрийн хүмүүс зориулсан зүйлсүүдийг бид нэр аваад өгч чадчихагаа тий чадчихагаа хүмүүс бол байгаа шүү дээ. А чадахгүй байгаа хүмүүс бас их байгаа тий. Тэгэхээр ийм хүртээмж гэдэг зүйл маань өөрөө ганцхан одоо тусгай хэрэгцээт хүмүүс биш байна гэдэг зүйлийг би бас хэлээсэй гэж бодож байгаа. Тэ ер нь хүртээмжтэй орон зай гэдгийг чинь орон зай гэж хоёулаа ярил л та тийм үү. Хүртээмжтэй орон зай гэдэг маань заавал хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдгээр хязгаарлагддаггүй гэдэг одоо би бол жишээ нь амны уншлага болтлоо хэлээд байгаа. А тэрийг бол хүмүүс ойлгох нь их цөөхөн. Хүмүүс ойлгохтой яг үгээр зөвхөн таягтай тэрэгтэй эсвэл харааны бэрхшээлтэй хүн эсвэл сонсголын бэрхшээлтэй хүн л хэрэгтэй гэж бодоод байгаа. Тэгтэл орчин үеийн архитектурын тренд өөрөө юу гэж одоо урсгал юу гэж хараад байна гэхээр эхнээсээ ер нь ямар ч зүйлийг 100% жоход ерөнхийдөө ямар ч нийгмийн тоглогч ашиглаж болох үзээр хийчих юм бол цардал баг гардаг юм байна. Бид чин амьдралын явцад нөгөө ups and down дээшээ доошоо гэдэг шиг амьдралын янз янзын шин зүйлсүүд бий хүүхдтэй болно шинэ ажилтай болно тийм үү гэр бүл томсон нохойтой болно мууртай болно дээр нэмээд өөртөө хөгшин ээж аавууд маань бидэн дээр ирж амьдрна гэдэг ингээд амьдралын их олон үйл явдал болдог энэ бүгдэд бидний орон зай тодорхой хэмжээгээр өөрчлөгдөөл яваад байд юм байна өөрчлөгдөх болгондоо бид нэмэлт зардал гаргаад яваад байна тэгээд тэр нийлмэл буюу аккумулятив зардал нь бол одоо ерөнхийдөө их бараг дахиад нэг байшин барихтай нь болт юм байна. Тэгэхээр энэ бүх зардлыг бид ямар тохиолдолд хасах боломжтой өөрөөр хэлбэл гаргахгүй байх боломжтой. Эхнээсээ байшин барилга чинь ерөөсөө ямар ч тохиолдолд амьдрах боловсролтой байдаг. Тохиолдолд тэр нэмэлт зардал ерөөсөө гардаггүй юм байна. Ээж аавуудтай энэ төр зарцуулах мөнгө тэгээд ээж аавуудаа одоо чинь ингээд гэртээ ээж аваагаа усанд оруулж чадахгүй одоо хожны байшингуудаа тийм үү усанд оруулж чадахгүй улмаас өөр байранд очиж ээж аваагаа усанд оруулж байгаа хүмүүсд над дээр зөндөө ирж шин. Яагаад гэхээр өөр байруудынх нь 0 угаалгын өөр ариун цэвэр өөрөө илүү том. Өөрсдийнх нь байр нь өөрөө жижиг. Одоо тэгээд өөрөө ирэхгүй давхраа сольж байгаа айлууд бол надад үе төмөөрөө таарч байна. Дөрөв давхрт байсан айл хөл гараа гэмтээчээд өөрөө ирэхгүй өөртөө алдагдaltaгаар 4 давхрынхаа байрыг 1 давхрын байраар сольж байна. Одоо жишээ нь танай facility managementтэй холбоотой хэлэхэд бол ерөөсөө тийм зөндөө гарч байгаа байхгүй юу. Угсармал байшинд байсан айл амны орон сууц руу шилжиж байна. Ерөөсөө л нөгөө эхнээсээ тооцоогүй баригдсан учраас. Хэрвээ тэр угсармал байшин эхнээсээ зөв тооцоотой байсан бол амны орон сууц руу шилжих шаардлага байгаагүй байхгүй. Гэх мэт ингээд их олон өөрчлөлтүүдийг л ерөөсөө яа гэм. Тэгээ энэ бүгдэд зардал гардаг. Зардал гарна маш их зардал. Одоо тэгээд нөгөө хайрын асуудал ярихгүй шүү дээ хоёлаа бол цэвэр мөнгөөрөө л ярьж байна. Зардал гарч байна. Цаг зарцуулагдаж байна. Тэгэхээр энэ бүгдээс үгүйсгэх юм эхнээсээ л барилга байшингаа зөв байр. Зөв гэдэг маань нөгөө хүүхэд хөгшөд хөлгүү хунгургаал бодож барих гэсэн үг. Ерөөсөө өөр юм. Тэгээ хажуугаар нь дөрөв үлтэй найзаагаа бас бодож барьж болно. Тийм ээ. Тийм л учиртай байна. Тэгээд түрүүний дээр нөгөө шугам дээр нэг комент хэлэхэд
Ер нь бол одоо Монгол тэрийг баг ойлгочих шиг боллоо. Одоо тэр сүүлийн тэр Шангрилагийн уулзалтан дээр тэр бид хоёрын уулзалт маань Монгол Улсын орон сууцчлалтын форум 2024 түүний ирээдүйн асуудал байсан. Тэгээ энэ дээр бол би бол жоохон шүүмжлэлтэй хандсан зарим зүйл дээр. Яг тэр шугам болдог асуудал бол угаасаа нийтлэг зүйл. Шугам ирчхийл юм бол амьдрал ирчих гэж байгаа юм шиг бодоод байдаг. Гэтэл та одоо жишээлбэл манай байшинг бол мэднэ тийм үү? Манай байшинд ямар шугам байхгүй. Тархмал их суурьтай. Нөгөө сангийн холболт нь. Өөрөөр хэлбэл өөрөнгө гэсэн ёнкстой тэр чинээс 2 жилдээ мөн 1 жилдээ нэг сороод авчих. Заавал шугам байх. Зөвхөн цахилгааны шугам л байхад болно. За цахилгаан бүр байхгүй байлаа гэхэд нөгөө юу их усүрээр ч бас хийж болох зүйл. Байгалийн одоо renewable energy буюу одоо нарны тойл ч юм уу салхин сенсор хийж болох. Яагаад гэхээр манай байшингийн киловатт цагийн хэрэгцээ угаасаа их бага. Тийм заавал 10,000 шугам шиг тийм мундаг зүйл бол хийх хэрэггүй. Тэгэхээр одоо энэ дээр ч гэсэн тэр эрх баригч намынхан ч бай, тэр юуныхан ч бай, төрийнхэн ч бүгдээр харсан. За нэгдсэн шугамаар ингээ явах юм бол ер нь том алдаа байд юм байна гэдэг. Украиний жишээг манайха их татаад байгаа шүү дээ. Нэгдсэн шугам дийлб явуучих юм бол олон мянган хэрэглэгчид юу ч болчтой юм байна. Харин жижигхэн станцууд байх юм бол илүү зөв байна гэдэг шиг. Ачааллаа өөрөө тааруулчих болдог, хохирлонч бага байдаг. Тийм учраас айлуудад яг үндсэндээ гэр оролт айлуудад заавал тэгж шугам маш их хэмжээгээр татах бол ач холбогдол том багтай. Гэж одоо ногоон барилгын хүрээлэнгийнхэн болон одоо яг энэ чиглэлээр ажиллаж байгаа бидний хитэн залуучууд байгаа. 20 хүрэхгүй дээ хитэн залуучууд л биднээс бүгдээрээ ерөөс тэгж ярьдаг. Шугам болох бол ямар ч ач холбогдолгүй. Одоо би яг нэг юм яг өөрийнхөө хийдэг ажилтай холбоотой нэг асуухад одоо энэ төлөвлөлтүүдийг ингээд хийж ийн гэж тэгж штэ. Тийм тэгэхээр бид нар бол ялцчгүй л ингээд дундаа л амьдрна тий? Хөршүүд ингээд дундаа л амьдрна. Тэгэхээр одоо ингээд нэм амны орон сууцнд амьдарч байгаа хүмүүс дайлангуй одоо ингээд хогийн цэг нь айгу тодорхойгүй байдаг штэ. Тий? Тэгэхээр ингээд яг л юм байгууламжийн менежмент гэдэг энэ хөршийн холбоо, энэ хамтын соёл гэдэг зүйлийг л одоо сайн нэвтрүүлж тий соён гэгэрүүлж ойлгуулахгүй болвол одоо бид нар ингээд юм орон сууцны хөрөнгийн менежмент, сөөхийн менежментээр бас хэсэг 2 жилийн хугацаанд ажиллалаа. Тийм үнэтэй хаусуудтай ажиллалаа, сайхан апартмент орон сууцуудтай бас ажиллалаа. Тэгэхэд бол бас л болоогүй бид нар. Тийм. Тэгэхээр яг юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр энэ дундын эзэмшлийн, нийтийн эзэмшлийн энэ талбайнуудын менежментийг одоо давхар ингээд юм хөгжүүлэлтэн дээр авч явахгүй болвол зөвхөн миний хашаан дотор л би жаргалтай амьдрнаа гэхгүй штэ тий. Тэгэхээр ингээд юм дундаа ингээд нийтээр ажиллаж байгаа. Тэр нь нөөний нийтийн талбай гэхээр л улсынх болчдөг тий. Тэнгүүд улс нь тэгээд тэрийг нь бас менеж хийхэд бас төвхтэй яваад байдаг. Энд чинь дандаа зардал гарч идэг, аюулгүй байдал байдаг, тав тух байдаг тий. Энийг ингээд байнга авч явах ёстой зүйл юм а гэдгийг л бас ойлгуулахыг хүсэж идэв л та. Энэ дээр гэхдээ нэг их гоё үг байдаг байхгүй юу? Хоёр янзын үгийг би хэлээ. Нэг нь болохоор нөгөө миний тусаж байгаа сүудрээр хийж гардагдана гэж. Тий, би хижнээ их олон янзын гоё юм ярьлаа ч гэсэн хамтдаа амьдарч байгаа тохиолдол бол миний сүудэр хэр их урт байна тэдийн хэмжээгээр миний эрх бөгөөд үүрэг нь хязгаарлагдчихж байгаа. Нөгөө талаасаа хамтдаа бас амьдарч байгаа тохиолдолд юм болгоныг хүчээр шийдэж болдоггүй. Хамтран ярилцахаас өөр арга байхгүй. Хамтран ярилцна гэдэг чинь сүүхийн асуудал байхгүй. Хамгийн ихний асуудал ярилцаж сурдаг байх хэрэгтэй. Нэг нь том чанга дугуурлаа гэх тэрний зөв гэсэн үг биш. Нөгөөх нь намуухан дугуурлаа гэх тэр нь дойжоогүй буруу гэсэн үг биш. Үндсэндээ нөгөө Күнзээ хэлдгээр чиний уучлаарай. Төмсөг дээр шумуу суусан тохиолдолд бүх зүйлийг хүчээр шийдэж болдгоо маа гэдгийг ухаарах цаг ирдэг гэдэг үг байдаг байхгүй. Тийм ээ. Тэгэхээр хүний эмзэг асуудал хүчээр шийдэж бас болдгоо зүйлсүүд бас бий. Тэгэхээр хүн юун төлөө хүн болж төрсөн бэлээ. Хэлээрээ л ойлголцохоос асуудал. Хамтын амьдрал гэдэг өөрөө хүндрэлтэнд дандаа шин юм зааж өгдөг зүйл. Манай монголчууд магадгүй хүрээ гэдэг зүйлийг бий болгосноос хойш 200 300 жил 300 одоо 60 дахь жил нь болоод байгаа боловч яг ингээд 1.5 сая хүн ам нэг дор амьдэрснаас хойш үндсэндээ нэг 100 жил гаруул болж байна шүү дээ тийм үү. Тэгээ энэ хугацаанд бол бидэд одоо мэддэг л болоод байна шүү дээ. Жоохноор хөгжөөл байгаа тийм. Тийм. Тэгээд бодч л байсан юм л да. Хайж үзсэн бас интернетээс одоо ингээд Улаанбаатар хотод амьдрах
одоо дүрм журам гэж юу байна уу гэж хайж үзсэн. Тэгээд ерөөсөө тийм зүйл олоогүй. Яг нөө Батүл дарга байхдаа бол тийм дүрм журмыг боловсруулж исэн юм бэлээ. Тийм тэгэхээр одоо жишээ миний төсөөллөөр бол бид нар ингээл юм жижиг хотууд болж штэ. Тийм тэгэхээр магадгүй Дархан хотын дүрм журам тий Улаанбаатараас Дарханд руу очиж байгаа хүмүүс одоо ийм дүрм журамтай байх хэвээр ч гэдэг юм уу. Улаанбаатар руу ингээд шилжиж ирж байгаа хүн ийм дүрм журамтай байх хэвээр тий. Одоо тэр тамхины хууль бол биднэрт маш сайн үйлчилсэн шүү дээ. Тэгээ энэ тийм гэхээр нөгөө юм багаар тэг гинт огцсон одоо ингээд юм диктатуранд бид нар бас их юм дастгүй төрлийн хүмүүс байна л да. Сошиалын юу ч юм бас их энэнд маш их үүрэгтэй байгаа байхгүй. Сошиал платформод. Зүгээр жишээ би нэг саяхан нөгөө машиныхаа зургийг тавьчихгүй юу. Тэгтээ миний машин манай гэрийн гадаа бордюр даваа байрлуулсан байсан байхгүй. Тэгсэн чинь Twitter дээр би баахан хийлгсэн л тэ хүмүүсүүд ста чи зөндөө гой юм ярьдаг өөрөө машинаа ингэж таадаг тэгээд зөв тэднүүсийн зөв намайг би хамгийн гол нь юу гэж хэлээд өгөө намайг болж харсан шиг бусдыг бас яг юм байгаасаа тийм үү тэгэхгүй нөгөө би сайхан юм ярьж ясна өөрөө мангас шиг царайлчлаа гэдгээр намайг балбах болоод та жоохон одоо яах вэ байх нөгөө байгаа зүйлийг хүлээж авахаас өөр юугүй гэхдээ яг надад ийм нүд гаргасан шигээ бусдад бас юм гаргаасай л гэж байна. Тэгэхээр бидний хамтдаа яаж амьдрах уу гэдэг асуудлыг сошиал платформуд тодорхой хэмжээгээр туслаа шийдээд байгаа. Нөлөөлөл үзээд тэ ном орк гэж нэг сайхан тодорхойлдог шүү дээ. Аамо орк чи гэл хөдөөний орк хотын орк хоёр ялгаатай шүү дээ. Нэг нэгэртэй нөгөөх нь эрг. За яг зүгээр жок болохгүй ярихад бол үндсэндээ яг амьдралын хэв маягаас хамаарат үндсэн хоёр тип байгаа Монголд. Орон нутгийн өмсөд хотчсон өмсөд. Хотчсон өмсөд нь бол яг нөгөө ингээ хамтдаа нэг тодорхой нэг дүрмүүдээ нөгөө мэдээд яваад байгаа. Тэрий чинь заримдаа нөгөө нэг орон нутгаас орж ирж байгаа хүмүүс тэр болгоо мэдэхгүй байгаа байхгүй. Мэдэж байгаа тодорхой хугацааны дараа. Гэхдээ маш их өвдөлттэйгээр мэдэрч 9-6-оор хилүүлж заримдаа цохиулж одуулж ээж мэдрэж байгаа. Тэгтэл боловсрал явагдаад байгаа. Эсрэгээр хотын нөхдүүд хөдөө очихоор бас оркороо дуудулдаг. Тэ тэгэхээр энэ бол нөгөө миний бас нэг өөр ярьдаг соёл хоорондын асуудал байна. Ер нь тэгээд энэ байшин барилга одоо ингээд бидний амьдралд бол ингээд салшгүй л холбоотой шүү дээ. Бид нар гадаа нэг хэдэн цаг явлаа гэхэд л ямар нэгэн байдлаар л байшинд орж ирнэ те. Байшин өөрөө тухтай байх хэвээр, хүртээмжтэй байх хэвээр, тий аюулгүй байх хэвээр. За тэгээд одоо бүр одоо хөрөнгийн менежмент талаас ярих юм бол гой үнэртэй байх хэвээр ч гэдэг юм уу. Одоо бүр нэг гой одоо Шангрилаараа орохоор л нэг гой үнэр те байдаг стандарт. Үнэрийн менежмент явж байгаа. Үнэрийн менежмент тий. Тэгэхээр гих мэдчлэн одоо нөгөө залуучууд маань ч гэсэн одоо гадаа дотоод яваад үзэж харж байгаа зүйлс нь их болоод тийм тэгэхээр ингээд бас энэ хөгжлийг ингээд авчирч байгаа шүү дээ тэр бүгд чинь тий бид нар ч гэсэн ингээд тодорхой хэмжээнд үзэж харсан зүйлээ Монгол улстай хэрэгжүүлчих юмсан за тэгээд энэ болохгүй бүтггүй байгаа дээр нь учиргүй шүүмж гэхээсээ илүү тий яг ингээд бодит байдал дээр нь энийг засан сайжруулахад хувь нэмрээ оролцуулчих юмсан л гэж бодоод яваад байдаг. Та дээр өнөөдөр ингээд нэг цаг ярилцсны юу ч гэсэн бас л зориг чиглэл маань ч гэсэн яг л энэ шүү дээ. Нэг ч гэсэн хүн ойлгочаасаа бит хоёр өөрсдийнхөө зөндөө их мүзэж харж ирсэн тийм үү. Зөвхөн даваа шарлуулаад хараамай бодвол зүгээр сайхан байшинд амьдрал байж болохоор л байгаа зү. Тэгтэл тийхгүй аль нь нэг юм хийчихэл тэгэл хараач намайг л гээл энд тэнд сэвэл яваад байгаа зү. Би сүүлийн үед энэ тууштай гэдэг үгэнд аягүй дуртай болоод байгаа. Ер нь их тууштай л байвал тэгэл нөгөө нэг засан сайжруулах юмаа ч гэсэн аягүй сайн ойлгоод тий залуучуудыг ч гэсэн тууштай байх юм бол ер нь үр дүн гарт юм да гэлээ. 30-40 жил цуглуулсан тэр мэдлэг туршлага бүх юмаа аль болохоор дараагийн үе рүүгээ шилжүүлэх гэж хичээдэг. Одоо би жишээ нь заримдаа ангаахад хичээл орж байна, заримдаа шүтээсийн хүүхдүүдтэй уулзаж байна. Гэл яаж ч өөрийнхөө нөгөө сурсан мэдлэгээ өвлүүлэх гээл үзээд байна шүү дээ. Хүний л зан хоёулаа гэхдээ энэ дээр бас нэг сэдв ярих гэсэн нэг санаа байна. Юу вэ гэхээр сая Туркийн газар хөдлөлт болсон тийм үү? Тэглээ хаа. Тэр бол амар юм бас. Би яг 7 хоногийн өмнө нь Туркид байсан. Тийм тэгээд миний байсан буудалд газар хөдлөөд тэр тэгтээ яг унтчихад үүрийн 5 цагт ингээд миний ор ингээд хөдлөөд тийм тэгээд ингээд хөшин мөшгөн ингээд бүгдээрээ ингээд савлаад тэгээд магадгүй би ерөөсөө тэр зүйл бэлэн биш байгаа байхгүй. Тэр 6 балын газар хөдлөлт байсан. Тэгэхээр одоо тэр
байшин нураагүй нь одоо тухайн зол тий. Тэгээ тэр магадгүй тэр байшин өөрөө арай гайгүй чанартай байсан болов тий. Тэгээд яг 7 хоногийн дараа тэр маш их нөгөө нурангтай газар хөдлөлт болсон л та. Тэг нэг усуу хувьтай л байсан юм байлгүй дээ гэл санаа зовоод аюултай ч юм болох юм да үе тэгээд. Үе тийм юмнууд болно. Гэхдээ энэ дээр Туркийн газар хөдлөлтийн хоёулын жишээ авдгийн гол нэг юм. Одоо ялангуяа нэг сонсож байгаа барилгын чиглэлийн улсууд байх юм бол бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Туркийн газар хөдлөлтийн хохирол тийм их өндөр байсан хамгийн гол зүйл нь юу байсан гэж? Хүний хүчин зүйлс байсан. Байгаль бол яг шек хийх нээсэн. Нэлээд өндөр шек хийсэн. Гэхдээ шилгээсэн. Гэхдээ хамгийн гол нэг хотод нэг хэсэг байж бараг 90% унсан. Шалтгаан нь юу байсан бэ гэхээр тэр хотын барилгын салбар тэр чигээрээ дампуу. Дампуугаас гадна ерөөсөө барилга барихтаа тэрийг маш муу стандартыг бариагүй. Тэгэхээр аливаа юмны стандарт бол зөвхөн минимум үзүүлэлт гэдгийг бид бүгдээрээ одоо ойлгож байгаа гэж байна. Стандарт гэхээр лагийн болчиход байгаа юм биш үү? Зөвхөн хамгийн муу байж болох зүйлийнхээ дээр нь чүчүүд гарчлаа гэсэн зүйл. Тэгээд одоо манад баригдаж байгаа энэ олон барилгуудын чанар асуудлыг ингээ ярих юм бол ер нь бол яг тэрийг л байнга бодосоо л гэж би бол боддtiin телевизээр Туркийн газар хөдлөлтийн зургуудыг хичээлүүдээр нэлээд сайн ороос үзүүлээсэ. Яг тэгэхээр хизээ барилга нурахыг гэдгийг барилгач өөрөө ч мэдэхгүй. Гэхдээ тэр барилгад өөрийнхөө барилга дотор унтаж явах магадлал бол өндөр байхгүй. Тийм шүү дээ. Барилгын компани захирлууд бол болно штэ гэж агаал хэлгээд идэв штэ. Тийм богино зайн ер нь гэхдээ манайхан ч богино зайны ашиг их хардаг л та. Газ сэрэг нэг 5 тэрбум төгрөг байвал нэг жилийн дотор 15 тэрбум болгочих юмсан гэсэн тийм нэг юмдаа өлөн шунал байдаг да. Тийм. Мэдээж бүгдээрээ тийм биш те. Тодорхой хэмжээнд хүмүүс бол тийм зүйлс байгаа. Яг үнэхээр айцтай. Сая тэр Дубайд бас үер болоод те. Одоо тэнгууд бид нар ингээл би бол тухай үед тэгж мэдэрчээсэн байхгүй. Дубайд очоод тэр нөгөө нэг юм борооны ус зайлуулах одоо би чи нөгөө ингээд байн харсараагаа сурцсан. Тийм тэгээд ингээд үлнүүдтэйгээр л ингээд бүгдийг ингээд хараал явдаг байхгүй. Тэгээд энэ манай монголчууд энийг хийчихвэл гэл ингээд хараал явж байгаа юм чинь. Тийм тэгээд байгалийн гамшиг гэдэг зүйлийг бол хичнээн мундаг тий хичнээн өндөр хөгжилтэй улс орн байсан ч гэсэн дийлэхгүйдээ тулвал дийлэхгүй юм байна. Тэгэхэд бид нар манай улсад ч гэсэн бас үер болоод тий хүүхэд урсаад ингээд маш харамсалтай зүйлсүүд бас болж л байгаа болсон тий. Гэхдээ тэр болгоныг ингээд бид нар бэлэн байх ер нь бол бас боломж байхгүй юм шигэ бүгдээрэнд нь тий. Гэхдээ тэрэнд л нөгөө нэг дүүцүүлнэ гэж хэлж штэ тий. Юун төлөө риск менежмент гэж том салбар байдаг лээ. Тэр чинь эрсдлийг бүр 0 болгоно гэсэн асуудал хизээч яригддаггүй шүү дээ. Эрсдлийн хор хохирлыг багасгах гэдэг асуудал яригдж байгаа. Та бүхэн ярьж байгаа өмнөх өдөр Испанд 200 гаруй хүн усанд живж өгсөн байна. Үерийн улмаас. Испани бол дэлхийн нэлээд хөгжилтэй улс орнуудын нэг. Гэхдээ тэн дээр ч гэсэн бас нэг 2-3 хүчин зүйлсийг хэлж байгаа байхгүй. Нэгдүгээрт төр нь өөрөө тохиолын системээ ажиллуулж чадаагүй цаг хугацаанд. Хоёрдугаарт ард иргэд нь өөрөө тэрийг үл тоохоо сурцсан. Үүний улмаас төр тодорхой хэмжээгээр мэдээлэл хангалттай өгөөгүй, дээр нэмэд ард түмэнд өгсөн мэдээллийн үл тоосны улмаас 200 гаруй хүн усанд эндсэн байна шүү дээ. Тэгэхээр л энэ өөрөө менежментийн л асуудал. Би бол байгаль бол нэг буруу юм хийчлээ гэж бол бид харах. Байгалыг үндсэндээ бид өөрчлөөд байгаа учраас биш. Байгалийн буруу гэхээс илүү. Дээр нэмээд бид байгаль дээрээ хот гэдэг зүйлийг байгуулад өөрсдөө амьдрах гэж оролдож байгаа. Эхнээсээ буруу урсгалтай. Одоо нөгөө урсгал ярих юм бол Home Plaza нөгөө аутлетээс ахгуулаад ярина шүү дээ тий. Юуны урсгал дээр юу барьсан бэлээ гэдгээсээ тий. Тэгээд байгаль биднээс илүү хүчтэй шүү дээ. Тэр нь бол үнэн. Гэхдээ бид зохицож амьдрах хэрэгтэй байхгүй гэж л би хардаг. Орчин үе одоо 20 дугаар зуунаас өмнөх үед бол бид байгалийн эзэн гэж ярьдаг гэсэн бол одоо уучлаарай ахаа ихчээ болио хэдэлээ байгальтайгаа зохицож амьдрья гэдэг зүйл рүү одоо ойлгоцгооцсон шүү дээ. Бас өнөөдрийн подкастаараа би одоо энэ барилгын компаниудыг бас уриалгах тийм хүсэлтэй байгаа байхгүй юу вэ гэхээр хүртээмжтэй байдал гэдэг зүйлийг тий энийг заавал хангаач тий
одоо сая өнгөрсөн онд би Дубайд International Property гэдэг шоу үзсэн баггүй. Тэгээ тэрэн дээр одоо мэдээж нуна sustainable за тэгэл green building одоо ингээд маш олон зүйлсүүд юм хүчин зүйлүүдийг ингээд концепттэй тусгасан юм төслүүд ингээд зөндөө байгаа юм л та. Тэгэл гоё арал дахиад шинэ арал үүсгээл те. Тэгэл маш өндөр хөгжилтэй байгаа шүү дээ. Бид нар чинь харьцуулшгүй. Тэнгүү тэр дунд нэг сонирхолтой концепттэй төсөл бид нарт маш их сонир санагдсан. Юу гэхээр аутизмтай хүүхдийг дэмжсэн хотхон гэж байгаа байхгүй. Тийм тэнгүүд бас нэг концепт юу гэсэн чинь настайчуудыг дэмжсэн гэдэг. Яг нөгөө түрүү ялгуурлан гадуурхалт гээд би яриаг чинь сонссон л да ойлгож байгаа. Тиймээ юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бүгдэд ингээд юм хүртээмжтэй байдлыг ялгуурлан гадуурхахгүйгээр үүсгэх хэрэгтэй юм байна гэдгийг одоо барилгын компаниуд маань одоо төсөл хэрэгжүүлж л байгаа бол ард нь таны нэр зүгтсэн байгаа тий. Таны үр хүүхэд одоо өвлөгдөж үлдэж байгаа таны хөдөлмөр одоо нэр хүнд тий. Тэр болгоныг ингээд ийм чин сэтгэлээсээ бодож үзээсэй гэж хэлмээр санагдлаа. Гэхдээ одоо тэгээсэй л гэж хүсэж байна шүү дээ. Тэгэж хийчихвэл хоёулаа хэллээ ашигтай гэдгийг нь хэллээ тийм үү. Хэрэгтэй. Угаасаа хүртээмжтэй газар чи илүү гоё үт юм байна гэдгийг хоёулаа тайлбарлалчлаа шүү дээ тийм үү. Одоо тэгээд хэрэгцээтэй гэдгийг нь хэллээ. Зах зээлд бол үнэхээр чухал гэдгийг нь хэллээ. Яагаад гэхээр хүн ам чи угаасаа дэлхийд тэр чигээрээ хөгшөрч байгаа тохиолдолд хүртээмжтэй орон зайтай барилга барих нь бол ямар ч тохиолдолд ашигтай. Тийм ашигтай хэрэгтэй. Одоо үүнээс өөр яаж ойлгох вэ? Тийм ээ. Үүнээс чааш одоо би мэдэхгүй байна. Үнэхээр ямар барьж аваад бүгдэнд нь чихэн дээр нь хашгиралтай шүү дээ. Ингээ хилцээд байгаад ойлгохгүй байгаа бол тэгэл уучлаарай. Тэгэл өөрөө туулж үзэхээс нааш ойлгохгүй зүйл гэсэн үг шүү дээ. Тий. Тэглэх яах вэ? Тэгэд ямар ч хэлсэн урилга хүлээж авч ирсэнд баярлаа. Тийм тэгээд нэг цагийн хугацаанд ингээд хүртээмжтэй байдлын тухай барилгын ашиглалт тал руу тэгээ үйл хөдлөх хөрөнгийн салбар гэдэг чинь өөрөө маш том ойлголт юм а гэдэг зүйлийг энэ подкастаараа дамжуулж илэрхийлэхийг хүсэж байгаа. Тийм тэрнийх нь нэг одоо зайлшгүй байх ёстой хэсэг гэх юм бол ийм хүртээмжтэй байдлыг ярихыг хүсэж исэн. Тийм тэгээд баярлаа.